эмэгтэй ариун сав гэдэг лекцтэй минь холбоотой одоо ээж нараас ирж байгаа асуултууд бас нодлон жил надад айгүй их олон эмэгтэйчүүд тавьж байсан нэг асуултын хариуг би ингээд өгчэй гэж бодож байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн нэг юм хандлага байна. За, эмэгтэй хүн ариун байх хэрэгтэй байна. Эрчүүд ариун байх ёсгүй юу? Тэдний ариун биш явдлын талаар та яагаад ярихгүй аа? Яагаад хэн ч ярихгүй аа гэж надаас асууж байна. Тэгэхээр бид нар байгаа юмыг байгаагаар нь олж харах хэрэгтэй. Байхгүй юмыг бас олж харахгүй хаад сурах хэрэгтэй. Эмэгтэй хүн ариун байх ёстой гэдэг нь эрэгтэй хүн ариун байх албагүй гэсэн үг. Огт биш. Хоёрдугаарт гэвэл энэ лекцийг би өөр эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд эмэгтэйчүүд зориулж хийж байгаа. Гэрээг игүүлгээд эмэгтэйчүүд зориулсан лекц юм байна. Магадгүй би эр хүн байсан бол, аав байсан бол аавын ариун явдал гэдэг лекц хийх байсан ч гэж магадгүй л дээ. Тэгээд би хэцүү хүүхэд гэдэг лекцийг нодлон хийж хахад яг миний хажууд нэг хоёр эмэгтэй ярьжсэн намайг амгалан гэдгийг мэдхгүйгээр нэг нь миний лекцэнд ирэхээр бүртгүүлсэн, нөгөөх нь найз эмэгтэй. Чи яагаад хэцүү хүүхэд, миний хүүхэд хэцүү гэдэг лекцэнд явах гэж байгаа. Чин танай хүүхэд чинь хэцүү юм уу? Чамд асуудал байгаа юм уу гэж ярьжсэн. Тэгэхээр одоо миний энэ хэцүү хүүхэд миний хүүхэд хэцүү гэдэг лекцэнд сууж үзсэн бүх хүмүүс хэлэх байх. Энэ бол өөрөө хүүхэд байсан. Өөрөө хүүхэдтэй, ирээдүйд хүүхэдтэй болохгүй байсан ч гэсэн хүн бүхэнд хэрэгтэй тэр асуудлын тухай гэдэг бүгдээрээ одоо бол мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд магадгүй аав нараас маань эрчүүдээс маань нэг хүн зоригтой нэг хүн гарч ирээд эрчүүдийн ариун явдал, өрхийн тэргүүн, эр нөхөр, эцэг хүний ариун явдал гэд дуурч эхлэх байхаа гэж би бодож байна. Яагаад би зориг гэж хэлж байгаа нэхэр энэ бол бас амаргүй асуудал. Оросын коммерсант гэх сэтгүүлийн үүсгэн байгуулагч Владимир Яковлев гэдэг хүний нэг ярилцлагыг харсан хүмүүс бас байгаа хэл та. Тэгээд тэр хүн өөрийнхөө удмын одоо түүхийн талаар ярьж байсан. Владимирийн өвөө нь дотоод явдлын яамд ажилладаг. Тэгээ түүхийн шүүхийн тушаал биелүүлэгч ийм хүн байсан. Хүмүүсийг буудан хороодог. Тэгээ тэр хүн тушаалаар өөрийнхөө эцгийг, төрсөн эцгийг буудан хороосон. Энэ тухай Владимир мэддэггүй байсан. Тэгээд 50-аад оны ихэнх үед Москвагийн төвд маш гоё байранд, эмээ өвгөхөн байранд өнгөрөөжсэн бага насныхаа турсамжийг талаар ярьж байгаа юм л да. Маш ийм тансаг байр. Гэтэл энэ байр бол тэгж буудулсан нэг хүний өмч байсан. Тэр байранд байсан тэр үнэтэй тавилгууд, тансаг хэрэглэлүүд бүгдээрээ эсэргүүнүүдийн складаас ирсэн одоо тэр дотоод явдлын яамныхны өөрсөндөө сонгож авдаг тэр зүйлсүүд байсан. Одоо би энэ түүхээ тэгээд би яаж амьдрах вэ гэдэг асуудлыг тэр хүн хүндчихсэн. Тэгэхээр тэр хүнд үргэлж байсан тийм нэг түгшүүр, айдас, бусдад үл итгэх, өөрийнхөө одоо ямар ч зүйл, өчүүхэн зүйлсэгч болох ямагт нуух. Тэр мэдрэмж нь үнэхээр тэр ааваас хүүд, үеэс үед дамжиж ирсэн тэдний удмынхны өв сан байсан. Тэгэхээр ийм өв сан биднэрт бүгдээрэнд нь байгаа. Сайнтай, муутай. Бидний хийж чадах зүйл юу вэ? Одоо өвөг дээдсэд маань, эмээд маань, ээжд маань байсан тэр бүх зүйлсээс бид нар хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь орхиод бид нар энэ дамжуулалтанд өөрийнхөө зүгээс шинэ мэдээлэл, эерэг мэдээлэл оруулаад үр удамдаа хамгийн сайн өв санг дамжуулах хэрэгтэй. Энийг яаж хийх вэ гэдэг тухайд би энэ лекцэн дээр ярих гэдэг юм. Магадгүй би ч гэсэн өнөөдөр алдаа хийсэн бол яах вэ? Тэгэхээр тэр алдаануудын маань талаар миний хүүхэд, миний үр удам хизээ нэгэн цагт яг энэ хүн шиг ингээд ажиллаж авах болно. Би одоо энэтэйгээ яаж амьдрах вэ гэдэг. Тэгэхээр бид нэр амьд ахуйдаа өөрснийхөө өв санг цэгцлэх ёстой. Ариун өв санг бид нар бүрдүүлэх ёстой. Энэ бол бидний үр хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Тэгээд бүгдээрээ Эрдэнэсийн сангаа бүтээх нь үйл явцтай ариун байцгаая.